Хүү минь, хэлэх үгийг минь цээжиндээ тогтоож ав. Тушаах үгийг минь сэтгэлдээ хадгалж яв. Дагаж явбал миний хэлсэн үг амь насыг чинь хамгаална. Тиймээс захиж хэлсэн үгийг минь нүдний цэцгийн мэт хамгаалан сэтгэлдээ авч яв. Хэлж зөвлөсөн бүхнийг минь алган дээрээ бичсэн мэт тов тодорхой санаж, зүрхэн дээрээ сийлсэн мэт амьдралын хууль болго. Цэцэн мэргэн ухааныг дотны хайртай ихч болгож, сэтгэлийн их харааг ойр төрлийн садан мэт бод. Тэгвэл чи завхаа ихнэрээс тойрч адал явдалд дуудсан нялуун үгэнд нь өрхлүүлэхгүй. Нэгэн удаа би орон байрныхаа цонхоор харвал гинэн болчмгүй залуусын дотор цэл залуу тэдний дунд юмны учрыг хараахан ойлгож амжаагүй нэгэн залуу байхыг анзаарав. Нөгөө залуу гудамжны булан руу нэгэн алдарт эмийн гэрийг чиглэн алхаж байлаа. Харуй бүрий болсон үдшийн цагаар шөнийн тас харанхуй нөмөрч эхлэх үеэр янхан эмийн маягаар хувцалсан яхаас ч буцахгүй залжин маягийн бүсгүй түүнийг огтон тосов. Ичгүр сонжураа мартсан тэр мугуй дэм орон гэртээч тогтож сууж чадахгүй ажээ. Тийнхүү гудамж талбайд зах зээлийн газар байшингийн булан бүр дээр эр хүнийг отон хүлээд. Өнөөхим тэр залууг тэврэн үнсээд ичгүргүй царай гарган түүнд хэлхин. Өнөөдөр би эвийн өргөл өргөж монхийн эзэнд амласан үгэн биелүүлсэн. Өргөл өргсөн махнаас үлдэгдлийг нь би гэртээ авчирсан. Тэгээд би чамайг олох гэж гэрээсээ гараад хайсаар байгаад оллоо шүү. Орд ир минь Египт нутгийн Иремиран өнгийн нэхмэл бүтээлэгтэй. Хүн жил дотроо би Смирна 100 наст шанцны модны тансаг үнэрт давир хайцаадсан. Одоо манайд очоод өглөө болтол хамтдаа хайрлан жаргая, хоёр биенээ хосгүй сайхнаар хамтал таалая. Эр нөхөр минь эзгүй байгаа. Бүр хол юмд явсан. Бүх мөнгөө аваад явсан. Энэ сарын 15-наас нааш эргэж ирнэ гэж байхгүй гэлээ. Өнөөхим тийхүү уран сайхан үгээр ухуулан ятгаж амжлаа. Уйхан ялуун яриагаар тулган шаардаж чадлаа. Тийхүү залууч өнөөхимийн хойноос нь шууд дагах нь нядлуулах гэж байгаа шарыг санагдуулам анчны тавьсан хавханд ороод эрт сумаар цээжээ нэвт харвуултлаа хүлээн зогсох бугыг төсөөлөвлөм. Эсвэл амиан алдахыг үл ухааран өрх торлуу умбан орох шүүв мэт өрөвдөлтэй ажээ. Хөвгүүд минь, хэлэх үгийг минь сонс. Амнаас гарсан үг бүрийг минь анхааран сонс. Тиймэрхүү завхаа эмд хизээч бүү татагд, түүний замаар хизээч бүү ор. Учир нь гэвэл тийм нэг имээс болж түмэн хүн хохирч үе олон хүчээр ам амьдралаасаа салдаг. Түүний орон гэр бол үхэл рүү хүргэх зогсоол. Түүний ор дээр бол үхтлийн хэвтэх авс.